Сайн мэцгаана уу? 50 өдөр видео хичээлдээ тавтан морилно уу? Бид бүхний энэ 7 хоногийн үзэх сэдэв бол культура а ми. За культура гэдэг нь соёл. За а ба ми гэдэг нь бид гэсэн утгатайгаа. Та бүхэн номныхоо 192 185 дугаар хуудснуудад анхаарал хандуулаарай. 192 дээр бид бүхний энэ 7 хоногийн гол цээжлэх үгнүүд байгаа. Баасан хлэдиштэй худебний настрой Худебний скупина евиште книга нота ноти образ оркестр роман повитка ршада седадло сценарш представление Саха Вистава. За эдгээр энэ 7 хоногийн гол цээжлэх үгнүүдээ сайтар цээжлээрэй. За нэгдүгээр засал буюу цвичини една повидейтеси ярилцаарай. За займатасе о культуру. За культуру гэхээр соёл, о гэхээр займатасе о гэдэг үйл үг гэдэг сонирхох гэсэн утгатай. Займатай гэд аатай төгсгөлтэй байхаараа та нар гэсэн одоо эзэн бие дээр хуурсан байна. Та нар одоо соёл урлаг сонирхдаггүй гэсэн утгатай. Соёл сонирхдаггүй. Культура гэдэг а төгсгөлтэй үг маань уу болсон байна. Яг тэгэхээр займаци о гэдэг үйл үг маань ард нь орж байгаа нэр үг нь заахын ялгал дээр буюу аккузатив дээр хуурдаг байна. Яке хэрцэ спеваки худебний скупени режиссери списавателе атагдале знате аматер адрада. За яке гэдэг нь ямар хайрцай жүжигчин, за спеваки гэхээр дуучин, за худебний скупени гэхээр хөгжмийн төрөл нь. Режиссери найруулагч, за списавателе гэхээр хөгжмийн зохиолч. Гэх мэтчлэн одоо ямар одоо хөгжмийн зохиолч, жүжигчин, дуучин те найруулагч эсвэл хөгжмийн төрлүүдийг та знате мэдэх вэ? Мөн матер адрада гэдэг нь дуртай вэ те? Асуулт байна. 20 дугаар сар цэвчний дивье CD2-ын 55-ыг сонсоод хийх тасгал байна. Эва а ей коллега плипси подивай о телевизний саутежи невичи чех. Осночтой цааслиштэй. За, Эва ажлын газрын Филипптэй Чехийн хамгийн том телевизийн тэмцээний тухай ярилцж байна. Сонсноо тэмдэглээрэй гэсэн байна. Ингээ бүгдээрээ CD2-ын 55-ыг ард сонсцгоё. Filipe, slyšel jsi o té nové soutěži v televizi? Ne, já se na televizi moc nedívám. Ale tahle by se ti líbila. Baví tě historie. A navíc by to mohlo být zajímavé pro naše studenty. Je to soutěž o největšího Čecha, nebo samozřejmě i Češku. A kdo je vybírá? Každý tam může poslat hlas pro nějakého kandidáta. Finále bude už příští týden. A ty jsi už pro někoho hlasovala? Já jsem nejdřív chtěla hlasovat pro Antonína Dvořáka nebo Karla Čapka. Ale nakonec jsem si řekla, že by tam měla taky být nějaká žena. A poslala jsem hlas Boženě Němcové. Pro koho bys hlasoval ty? Já. To je těžké. Ze starší historie asi pro Masaryka, ale z té novější asi pro Václava Havla. Jenom muži. A co nějaká žena? Tak určitě bych byl pro političku Miladu Horákovou. Byla inteligentní a statečná. Vidím, že ta soutěž vypadá opravdu zajímavě. Kdy vlastně to finále bude? Musím se na to podívat. За 3 дугаар сар цвичний тгши чтete текст о саутежи невичи чех odpowiedzte na otázky. О саутежи гэхээр тэмцээний тухай. Невичи хамгийн том чехийн те уншаарай гэж. За чихийн хамгийн том тэмцээний тухай ихийг уншаарай. Odpowiedzte na otázky асуултанд хариулаарай гэсэн байна. За тэгэхээр нэгдүгээр асуулт яасан байна. Где се саутеж канала? За где гэдэг нь хизээ? Се канат гэдэг үйл үг байгаа. За саутеж бол тэмцээн байна. Тэгэхээр энэ өгүүлбэр маань тэмцээн хизээ болсон бэ? Канала гэд өнгөрсөн цаг дээр явж байна. Канатсе гэдэг үйл үг маань өнгөрсөн цаг дээр явж байна.
За 2 дугаар асуулт. Коллег кандидату было в финале. Коллег гэдэг нь хэд байгаа тийм үү? Кандидату гэхээр нэр дэвшигчд. Било байсан бэ? В финале гэхээр шувтаргын тэмцээнд. Шувтаргын тэмцээнд. Тэгэхээр шувтаргын тэмцээнд хэдэн нэр дэвшигч байсан бэ гэдэг асуулт болж байна. За 3 дугаарх нь. Били в финале яно мужи. За в финале гэхээр шувтаргын тэмцээнд, яном гэхээр зөвхөн гэсэн үг байна. Били мужи. Мужи гэхээр эрэгтэй хүмүүс. Били гэдэг нь бит гэдэг үглэг маань өнгөрсөн цаг дээр явж байна. За, мужи гэд эрчүүд олон тоон дээр байгаа учраас бит үглэг маань ил буюу зөөлөн игээр төгсөн олон тооны өнгөрсөн цаг дээр явж байна. Тэгэхээр энэ өгүүлбэрийг харъя. Шувтаргын тэмцээнд зөвхөн эрчүүд байсан уу гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За 4. Гдое яра Циммерман. За тэгэхээр Яра Циммерман гэж хэн бэ? За 5-д нь Яки титул вихраад Клемент Готвалд. За ямар одоо титул гэхээр ямар зэрэгтэй тий? Ямар зэрэг авсан бэ? Гэсэн утгатай болж байна. За эдгээр асуултуудын хариултууд нь энэ дээр байж байна. Бидэнд их байгаа. Тухайн их дээрээс бас энэ асуулт дэлгэрэнгүй хариултыг нь харж болно гэсэн. За тэгвэл 4-р засгал. Цэвчний 4. Кто били саудижи привни друхи трешети 4 апати. Послухайте. Означте число в цэвчний 5. За CD2-ын 56-ыг сонсоод хийх тасгал байна. За CD2-ын 56-гийн сонсголын бас одоо их бичвэрүүдийг оруулаад өгсөн байгаа. За тэгэхээр тэмцээний 1-р, 2-р, 3-р, 4-р, 5-р байранд хэн байсан бэ? Сонсорой тасгал 5-ын одоо тоог нь тэмдэглээрэй гэсэн байна. Ингээ бүгдээрээ CD2-ын 56-ыг авч сонсцгоё. První místo v soutěži vyhrál český král a římský císař Karel IV. Narodil se v roce 1316 a zemřel v roce 1378. Karel IV. Založil Karlovu univerzitu, dal postavit Karlův most, katedrálu svatého Víta, Nové Město v Praze a hrad Karlštejn. Druhé místo získal Tomáš Garrigue Masaryk, který žil v letech 1850 až 1937. Byl to filozof a politik, profesor na Karlově univerzitě. Napsal několik filozofických knih. V roce 1918 se stal prvním prezidentem Československa. Třetí v soutěži byl spisovatel, dramatik a politik Václav Havel. Narodil se v roce 1936 a zemřel v roce 2011. Psal divadelní hry a filozofické eseje. Za komunismu byl celkem víc než 5 let ve vězení jako nebezpečný disident. Stál v čele sametové revoluce v roce 1989. Byl posledním prezidentem Československa a po rozdělení země v roce 1993 se stal prvním prezidentem České republiky. Čtvrté místo získal Jan Amos Komenský, který žil v letech 1592 až 1670. Byl to filozof a pedagog, psal knihy o výchově a vzdělání. Už ve své době říkal, že děti ve škole nemají memorovat dlouhé texty a gramatiku, ale mají se učit zajímavě a živě. Říká se mu učitel národů. 5. místo získal Jan Žižka. Žil v letech 1360 až 1424 a byl to vůdce husitů. Lidí, kteří chtěli reformu katolické církve podle názorů Jana Husa. Je slavný tím, že vytvořil originální bojovou taktiku a nikdy neprohrál žádnou bitvu. За 5 дахь засгал CD2-ын 56 дахин сонсоод хийх тасгал байна. Доплондэ хийбэ ийзи удаа. Пак контролойте послахэн.
дутуу үйл явдлуудыг нөхөөрөө дараа нь сонсоод шалгаарай гэсэн байна. За тэгэхээр цэгийн оронд байгаа үйл явдлуудыг нөхөх тасгал байна. Багш нь энэ дээр цэгийн оронд нөхөх огноонуудыг харуулад өгсөн байгаа. За тэгэхээр бүгдээ хамтдаа орчуулцгаая. Место зискал Томаш Гарик Масарик, который жил в Летех, тисяц 850 аж гэд одоо энэ дэр нөхсөн байна. Огноог нь. Бил та философ, политик, профессор на Карловой университете. Написал несколько философских книг. В роце 1980 се стал prvním президентом Чехословенска. За 1937-аас 1850 онуудад амьдарч байсан Томаш Гарик Масарик тий 20 дугаар байр эзэлсэн. Тухайн ихтер гарч байгаа тий. Тэр философч, улс төрч тийм үү? Философ, политик гэхээр улс төрч. Карлийн их сургуульд На Карлов университет гэдэг нь Карлийн их сургуульд профессор багш тий Бил гэхээр байсан гэсэн утгатай болж байна. За философийн хид хідэн ном бичсэн. Напсал бичсэн. Неколик хид хідэн гэж байгаа. Философических книг гэхээр философийн номнууд тийм үү. За Евроце за тэгээд 1918 онд Чехословакийн анхны ерөнхийлөгч болсон гэж байна. Место Совтежи выиграл чешский крал, а римский цесарь Карл IV. Народился в роце 1316, замершел и в роце 1378. Карл IV заложил Карлову университету, дал поставить Карлов мост, катедралу Святого Вита. Новое место в фразе Храд Кралштейн. За энэ дээр юу гэж юм гэхээр Чехийн хаан Ромын эзэн хаан 4-р Карл тэмцээний 1-р яриг эзэлсэн 1316 онд төрсөн. Народился гэдэг төрсөн. Евроц гэхээр онд гэж байгаа. Мөн Замершел гэдэг нь нас барсан. 1378 онд нас барсан. За тэгвэл Карлийн их сургуулийг үүсгэн байгуулж гэж байгаа нь тий Заложил гэдэг нь үүсгэн байгуулж гэж байна. Карлово университет. Карлийн их сургуулийг үүсгэн байгуулсан. Мөн яасан Карлов мост, Карлын гүүрийг болон алдарт Вита сум тий катедралу Святого Вита. Новое место в Празе гэдэг байгаа нь шинэ хотын тий шинэ хотын Прагийн шинэ хотын в Празе Праг доторх гэсэн үг. Гэхдээ Прагийн шинэ хотын Карлштейн гэдэг цайз байгаа тий эдгэрийг барьсан байна. За цааш нь явъя. В Совтежи бил списователь, драматик, политик Вацлав Хавел. За хөгжмийн зохиолч, жүжигчин. За списователь гэхээр хөгжмийн зохиолч, драматик, жүжигчин, политик гэх улс төрч байна тийм үү? Вацлав Хавел гэж хүн байна. Тэмцээний 3 дугаар байрыг эзэлсэн. Бил Совтежи за энэ 3-ын одоо яа гэсэн дугуйлан гэсэн үг тийм эзэлсэн. Народился в роце 1936. 1636 онд төрөөд Замершел нас барсан Евроце 2011 онд нас барсан байна. Псал Дивадельны хри философической сей. За псал гэхээр бичсэн. Дивадельны хри гэхээр театрын одоо тоглолт жүжиг. За философической сей гэхээр философийн гүн ухааны одоо эссе бичиж исэн гэсэн. За тэгвэл за коммунизму бил церкивниц неш петлет введений яко небезпечный диссидент. За коммунизмын эсрэг 5-аас дээш жил одоо ингээд тэмцсэн. Стал өвчлээ Саметовая революция в роце 1988. За 1989 онд зөөлөн хувьсгалын тэргүүн байсан. Бил последним президентом Чехословенска по разделению земли в роце 1993 се стал prvním президентом Чешской Республики. Чехословакийн сүүлийн ерөнхийлөгч байсан. Чехословакийн президент гэхэр ерөнхийлөгч последним гэхэр сүүлийн Бил байсан. Чехословак болсон тийм үү? По разделению земли гэхээр улс хуваагдсны дараа гэж байна. Земли гэхээр улс, разделение гэхээр хуваагдах, по дараа нь. За улс хуваагдсны дараа буюу Евроце за 1993 оноос тийм үү? Чешской Республикийн бүгд нэг Чех улсын prvním анхны
президентем ерөнхийлөгч Сестал гэхээр болсон гэсэн утгатай байна. За цаашаа явъя. Место искал Ян Амос Каменский, который жил в летах 1592 аж 1670. За тэгэхээр яасан 1592-оос 1670 онуудад одоо Ян Амос Каменский амьдарч байсан. За 4-р байрыг эзэлсэн гэж байна. За был то философ, лингвистика, педагог, писал книги о Виховье, о Везделании. Тэрээр соён гэгэрүүлэгч. За философ. За лингвистика, сургууль хүмүүжүүлэх ухааны үндэслэгч тийм үү? Педагог. За болон Виховье гэдэг хүмүүжил, Везделании гэхээр боловсрал байна. Боловсрал хүмүүжлийн ном бичижсэн Книхивсал номыг бичсэн. Иржикасэмо учитель народу түүнийг ард түмний багш гэж нэрлэдэг. Ян Амос Каменский бол ард түмний багш гэж нэрлэдэг. За өнөөдрийн хичээлд хамтдсан та нартай баярлалаа. Өнөөдрийн хичээлийн гол одоо чихэн алдартай хүмүүсүүдийн талаарх мэдээлэл болон энэ тэмцээний холбоотой ихээс та бүхэн маань бас өгүүлбэрийн бүтцүүдийг анзаарч тийм үү эзэн бие үйл үг нэр үг буюу тэ тусагтхан эдгээр орж байгаа гэдэг одоо өгүүлбэрийн бүтцүүдээ бас анзаарч аваарай. За маргааш хичээлээр уулзцай түр баяртай.